халдвар таниад өвчин. За энэ өвчнийг ярихын тулд бол манай дээр уламжлалт ухаанд шалтгаан, нөхцөл, ангилал, шинж тэмдэг, тэгээд эмчилгээ гэсэн 4-5 зарчмаар хэрэгдэх болно. За ерөнхий шалтгаан нь бол энэ өвчнийг үүсгэж байгаа ерөнхий шалтгаан маань гэхээр тухайн хүний өөрийн дархлаатай шууд холбоотой байдаг. За энэ дархлаа нь бол ерөнхийдөө хоол хүнс, амьдралын хэв маяг, гадна улирал, үеийн өр гэсэн дөрвөн нөхцлөөс ерөнхийдөө шалтгаалж тухайн хүний дархлаа муудах тийм ээ. Дархлаа сайн байх хэрэгтэй бол шалтгаалж байдаг. За тухайн өвчнийг үүсгэх нөхцөл нь гэх юм бол тоосон цор, адын нөхцөл, за тэгээд зарим бол нэг ариун бус буюу нэг ялзарсан, муудсан хоол хүнснээс сэжиглэх тиймэрхүү шалтгаануудаар ихэд бол энэ өвчин үүсдэг байгаа. Дан өвчин бол шалтгаан эсвэл дан өвчин бол нөхцлөөр бол үүсэхгүй. Шалтгаан нь биед үүссэн, тэгээд гадны нөхцөлтэй учирч ихэд өвчин үүсдэг байгаамаа. За ангилалын хувьд гэх юм бол уламжлалт ухаанд энэ ханиадыг ерөнхийдөө бол хоолой ханиад, уушигны ханиад, халдвар ханиад, хамрын ханиад гэж дөрөв хувааж байдаг. Хоолой ханиад ерөнхийдөө туссан үед бол хамраас ус гоожих, хамар битүү өрөх, найд тайлгах, ханиалгах гэсэн ерөнхий шинж тэмдгүүдийг үзүүлдэг. За энэ ерөнхийдөө ангиллал маань өөрөө бол өвчний үе шат гэж ерөнхийдөө ойлгож болно. За эхлэх болон сүүлийн үе шат эхнээсээ дараа хоошоо явж байгаа. За тэгээд шинж тэмдгийн хувьд гэх юм бол уушигны ханиад ерөнхийдөө бол туссан үед яа гэм бэ гэхээр цэр ихээр ялгарах, бас муу адилхан нэг өмнөх халдвар төвчин туссантай адилханаар хоолой ханиад туссантай адилханаар ханиалгах, найдалгах, хамар битүүрэх, тэгээд хүндрэл нь гэх юм бол нэмж цэр, нус цэр ерөнхийдөө хэмжээгээр ялгарах тийм шинж тэмдэг. Дээрээс нь үемч тэгээд дуршилгүй болох гэсэн шинж тэмдэг илэрч байдаг. За халдвар таниадын үед гэх юм бол энэ бол өөрөө тухайн үед бол өмнөх хоёр шинж тэмдгүүд хоёулаа мөн адил илэрнэ. За нэмэлтээр гэх юм бол халууралтууд нэмэгдэнэ. Халуур нь хоолны дуршил болон бие идэх буурах, тэгээд унтаа байдалтай байх гэх мэт тиймэрхүү шинж тэмдгүүдийг ерөнхийдөө илэрдэг байгаа. За хамрын ханиад ерөнхийдөө туссан үед бол найдалгах, хамраас нус гоожих гэсэн шинж тэмдгүүд илэрдэг. Халдвар таниад буюу тэр хүндэрсэн үед нь ерөнхийдөө бол манайхан ханиадыг ерөнхийдөө ингээл дархлаагаараа дархлаагаараа болчин ч юм уу тэгж байгаа идэх чинь гэдэг ерөнхийдөө орхичдаг. Гэтэл бол энэ хүндэрсэн үед буюу халдвар таниадыг туссан үед ерөнхийдөө бол их хит хүндэрсэн үед бол амин төрөх эрсдэлтэй байдаг. За дэлхийн эрүүл мэндийн газраас гаргасан тооцооллоор гэх юм бол жилдээ ерөнхийдөө энэ өвчнөр ханиад гэдэг өвчнөр, ханиад буюу томоодост өвчнөр ерөнхийдөө жилдээ 40 сая гаруй хүн өвчилж, түүнээс нь 5 сая гаруй хүн хэлбэрээр, за тэрнээс 300-аас 600 мянга орчим хүн ерөнхийдөө бол амь насанд нь хүрэх хэмжээний тийм эрсдэлтэй байдаг гэж үзсэн байгаа. Тийм болохоор ерөнхийдөө энэ өвчнөд хин тусна, хин тусгүй гэсэн юм байхгүй яа. Тэгэхээр дамжиж байгаа зам нь өөрөө бол агаар туслын замаар болохоор ерөнхийдөө хинч тусах эрсдэлтэй. За мэдээж бас энэ өвчний ямар хүмүүс нь хүн тусаад байна, ямар хүмүүс нь хөнгөн тусаад хоол хүнсээрээ ингээд итгэрээд байна вэ гэхээр энэ өвчин маань өөрөө бол улирлын чанартай нэгт. За тэр нь бол хүүтний улиралд илүүтэйгээр өвчин үүсэх эрсдэл өндөрөд. Яагаад тэгэхээр тухайн дээр үүсгэж байгаа үүсгэгч маань өөрөө бол хүүтэн хасаграст илүү идэвхтэй байдаг. За наслалтын хувьд гэх юм бол 0-5 насныхан, тэгээд 60-аас дээш насныхан илүү өвчлөх эрсдэлтэй. За мөн хууч өвчлөлтэй эсвэл дархлааны ямар нэгэн дархлаа дарангуулах эм тарай хэрглэж байгаа тохиолдолд ерөнхийдөө бол илүү хүн дээр өвчлөх эрсдэл магадaltaй байдаг. За эмчилгээний хувьд гэх юм бол ерөнхийдөө бол эмчид үзүүлж, эмчийн заавар зөвлөгөөр ерөнхийдөө эмчилгээг хэрэглэх хэрэгтэй. За тэгээд хамгийн номер 1 арга нь гэх юм бол ерөнхийдөө бол тухайн хүний дархлааг дэмжих. Дархлаа буюу нэг энгийн хоол хүнс, амьдралын хэм маяг, эм заслаар ерөнхийдөө тухайн хүнийг тамир тэнхээтэй байлгах нь
гол чухал өргөд урьдчилан сэргийлэх арга юм аа. Одоо бас хүмүүс маань нэг урьдчилан сэргийлэх зорилгоор бас ямар нэг юм тариа ч юм уу эсвэл тан хэрэглүүл юу хэрэглүүл зүгээр вэ гэсэн их асуултууд орж ирдэг. За энэ дээрээс бол гэр бүлэрээ ерөнхийдөө бол мэдээж тодорхой хэмжээний шингэн зүйлсийг хэрэглэж уудаг тийм ээ. За энэ дээр манай эмнэлэг дээр бол эмтэй цай гэж гарч ирдэг. Эмт цай. Энэ нь бол ман дөрөв гэдэг имийг одоо энгийн нэг хар цай чандаг шүү дээ. Хар цайн дотор бага тунгаар 2 тунгаар 2 литр хар цайнд ерөөдөө хийж буцалгаад ерөөдөө нийт эмчлүүлэгч нартай өгдөг байхгүй. Энэ бол тухайн хүний ерөөдөө хийг дарна давхараас дархлааг үүсгэж өгдөг. Энэ бол ерөөдөө бол бас дархлаа үүсгэх бас эмийн бус тийм ээ. Тийм арга байна. За мөн бас сорол дөрөв гэдэг имийг одоо эмтэй цай аргаар бас цай хэлбэрээр бас өгч болно. Энэ юм маань өөрөө бол уушгийг цэвэрлэх тийм ээ. Одоо бидний амьдарч байгаа гадны орчин өөр ямар байгаа болоо тэрнээс урьдчилан сэргийлэх маягаар бас энгийн амьдралын хэрэгцээндээ хэрэгж болох үз бас аргууд байгаа юм. Эмчид үзүүлээд эмчээс тухайд цайг хэрэглэж болно гэсэн тийм зааврын дагуу хэрэглүүл цаашдаа бол бүр амьдралынхаа гэдэг хөвшил болоо тийм ээ. Бүр ингээд байнгын хэрэглэдэг болчихвол бас чинь ихэд бол бас дархлаажуулалт явуулж байгаа гэсэн үг байхгүй юу? Янз янз имийн гаж нөлөө авахгүй, сүрэн нөлөө авахгүй хэд их тонгийн бас нэг зөрүү байх уу гээл те жоохон хөцөгчлөх уу гэсэн тийм айдас байх шаардлага. Жишээ нь хүүхдэд бол 1 тонгаар өгдөг, том хүнд 2 тонгаар өгдөг. 2 тонгийн л 2 литр цайн дотор хийж чинь хэр чинь маш бага тон агуулж байгаа байхгүй юу? Тэгэхээр ерөнхийдөө бол ямар нэгэн эрсдэл байхгүй гэсэн байна. Хэмжлэгийн хувьд тэгэхээр ерөнхийдөө бол дөнгөж шинээр өвчин одоо аль нэг ханиадыг ерөнхийдөө шинээр тусч байгаа эхний буюу одоо 1 юм уу 2 хоногийн дотор хугацаанд бол аль болох түргэн дархлааг нэмэх тэгээд боловсруулах энэ имийг ерөөдөө хэрэглүүлэх зөвхөмжтэй байдаг. За уушгины ханиад хүрсэн буюу цаашдаа хөндөрсөн гэсэн үг. За энэ үед нь бол ерөнхийдөө уушгийг цэвэрлэх, уушгины давхар тамир тэнхээг үүсгэх, цэрийг гадагшлуулах, боловсруулах имийг өгөөд давхараас хажуудлаар нь эмийн бос эмчилгээнд хэрэглэж болно. Одоо утлаг, зөвгийн болтой татлах ч юм уу тиймэрхүү эмчилгээндээ сонгож хэрэглүүлэх зөвхөмжтэй. За одоо бүр нэг хүндэрсэн тийм ээ халдварт ханиад буюу одоо нэг хордлогонд орсон үе. Хордлогонд орсон үед нь бол ерөнхийдөө мөн адил дархлааг дэмжих хэрэгтэй. За тэгээд давхар халууралтыг бууруулах, тэгээд нядлах тангуудыг бас явах хэрэгтэй. Нядлах хураах тангуудыг ерөнхийдөө бас боловсруулах тангуудыг өгөх юм бол илүү зөвхөмжтэй байдаг. За хэмжлэгээний хувьд бол тэгээд дур мэдэж ямар нэгэн имийг бол дангаар нь энэ цайн гэх мэтчлэн хэрэглэж болохгүй. Заавал нэг эмчийн заавраар эмийг хэрэглэх хэрэгтэй. За хүмүүсийн дунд ярьж байгаа нэг тэрэн цайн энэ мөрөн цайн гэдэг хамаа намайг их хэрэглэх сонирхолтой байгаад байдаг. За тэгэхээр уламжлалтын юм маань л өөрөө ямар цагт өглөө өдрөөр аль цагт хоолны өмнө хойно хаана. За тэгээд энэ 2 эмийн хослол, 3 эмийн хослол, 4 эмийн хослол ч юм уу энэ хослолуудад ерөнхийдөө бол хамаарч ерөнхийдөө байдаг болохоор энэ юм нь дангад 90 цай юмаа гэсэн тийм ойлголт ерөнхийдөө байж болохгүй. За тийм болохоор заавал эмчийн зааврыг авч эмчилгээнийхээ таагтыг гаргаад эмчилгээ хийх хэрэгтэй. Одоо тэр нэг халдвар таниад гэж байгаа тэр нэг хүнд маш хүнд төлбөр хөндөрсөн үед нь тэр үед нь бол эсгэлэн идэг буюу эсгэлэн төрлийн хоолоос одоо нэг цаарул, лимон гэл тэ одоо тиймэрхүү жимсүүд байгаа шүү дээ. Тиймэрхүү хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй удаахан бол амин төрнө гэсэн нэг хэсэг гардаг. Тэгэхээр юу гэсэн үг байх нь вэ гэхээр ерөнхийдөө бол давхар манай дээр бол ерөнхийдөө арц тийм ээ анис чацарган гэх мэтчлэн тиймэрхүү эсгэлэн төрлийн жимс жимсгнүүдийг буцалгаж шүүсийг хэрэглэх та шингэн зүйлсийг их сайн халуун бүлээн шингэн зүйлсийг их сайн хэрэглэх тэгээд шимтэй хоол хүнсийг ерөнхийдөө бол хэрэглэж авах хэрэгтэй тийм. Тоо болсон байна. Өөрөө